Сайн байна. Архинаас гараад гэж ярих харж байгаа муухай сонсогдож магадгүй нөө архичин байсан юм шиг нөгөө архи уухаа болоод архи амандаа хүргээгүй 1 жил болж юм. Телевизээс оролцооч гэд хүсэлт ирсэн. Тэгээ одоо өнөөдөр яг 1 жил архиугаагүй энэ сэтгэлдээ тэг үзэгчтэйгээ хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд сайн байна уу? За би яг үннийг хэлэхэд бол тийм айхтар архиугаад байдаггүйсэн л та. Гэхдээ ердөн сартаа нэг ганц 2 удаа уудаг байсан. Яг уухаараа зөндөө олон асуудал үүсгэдэг байсан л та. Одоо асуудал гэхээр нэг жоох муухай асуудал биш. Жоох алдаа гаргадаг байсан юм уу? Хэтрүүлж уугаад тэгээд маргаашийнхаа ажлыг алддаг байсан. 2-3 хоног шартаа хөвтчихдэг. Би өөрөө амар шартдаг болохоор уцаасаагаад нөө хаамаг хүн рүү залгаж өрөөд ярьчихдээ шүү дээ. Хүнчнээс согтохороо санхүүгийн тал дээр их мөнгө өрдөг байсан. Халаад согтоод ирэхээрээ би ингээд бусдыг ингээд даагаад явах айгу дуртай төрлийн юм. Би төлчий гэхэд айгу их мөнгө өрцөн байдаг. Согтчоод тасарчаад унахгүй байгаа юм. Би тасарсан байгаач мараас нь юу санахгүй. Үүр цайгаад ингээд архийг ингээд баг сүүлийн хэмжээ хүртэл нь угаад бүр ингээд бие дийлхээ болоод тарих тэр ачааллаа дийлхээ болоод ирэхээр ингээд ундаг. Тэрнээс нааш юу зогсдгоо. Тэгэхээр би тэрийг өөрөө мэдэхгүй байгаа штэ. Бүр тийм амар хэмжээний архийг хөтрүүлж хэрэгэлдэг байсан байгаа байхгүй. Тэгэл 2-3 хоног шартаа хөвтчихдэг. Зүгээр сүүлийнхээ алдаанаас ярих юм бол Аки гээд найзтайгаа ингээд согтцсон үедээ лайв асаага хийцэн байгаа байхгүй. Маргааш өдрөн сэрчээд юу санахгүй байгаа шүү. Би гэртээ орж ирснээр санахгүй байгаа байхгүй. Тэр бичлэгнээс л ер нь бас айгүй их тийм стрессцэн. Хэд удаа зодон зохион хийжсэн. Архиугаар архийг хэтрүүлж хэрэглээ те. Бас согтуугаараа машин барьж явж хагаад маш том аваар усул гаргаж ирсэн. Марг 20 сая воны торгуулт төлж ирсэн. 20 сая воны торгуулт чи одоо яг тухайн үед баг 1 өрөө байр нэмэхгүй. Ер нь архиуучаар айгүй тийм муухай байдаг гэсэн. Яг одоо ингээд эргээд харахад айгүй муухай. Ямар гоё архиугаад ямар гоё шоудчаа гэдэг нэг босоод ирсэн удаа стод миний амьдралын түүхэнд байх. Ер нь архиугааг байхдаа тэгэл яг ажиллаа яг хийх юм аа гэж өндөртгаараа л амьдраа явна штэ. Архиуучаараа айгүй тийм сэтгэл хөдлөлтөө болчдөг. Ер нь сэтгэл хөдлөл айгүй өндөртөө хүнэлдэг. Тэгэл энийг л хэлдэг. Энийгээл тэгэл ингээд уугаал те. Бүх юм гой санагдал ингээд өнөөдөр зүгээр юу ч зүгээр алаа юм санагдаж байгаа байхгүй. Бүр ам халаал бүр ингээд те найзыгаа ойлгоол, найз маш миний яриаг ойлгоол те. Тэгэл хөөрөл бүр цаашаа үргэлжлүүлээд юу гэвэл дотоос ингээд юм гिचгдэж байгаа юм шиг те. Аазгаа хөдлөд гэж яхан зүг болов болов. Шүлэн хийрээ те. Ингээд нэг юм хөөрөөд бүр ингээл гой болоод хүн болгонгой ярдал ингээл энийгээ л яваад тийм үе болчихдог. Нээлттэй, хөвгчлөлтөө, их гой инээсэн, баяр хөөрөөр дүүрэн өмнө нь ерөөсөө ярьж чаддгүй юмудаа яриад тийм амар гой болоод тэгэнгуутаа бүр хөөрөөл илүү уугаад юм шиг. Тэр мэдрэмжээ илүү гой болгох гээд 0 руу орж байгаа ингээд нүрээ гоо. За чи одоо яг согтож эхэлж шүү гэдэг нүүр ингээд долиоцсон байгаа шүү дээ. Одоо ороо уухгүй шүү. Одоо зөв хүмүүс шахах юм бол бити уугаараа ингээд өөртөө ярин зэ. Жохон тисэж байгаа л ингээд те архи руу ингээд байн хараад тэгэл хүн авчирал өгмөд наа жоохон байж байгаа юм а гэж байгаа. Тэгэл яа ч юм дахиад уучт юм а. Уумар санагдаад тэгэл лаваал уугаал. Тэгэл өрсөлдөл уучдаг шүү дээ. Уучдаг байсан шүү. Гэхдээ би нөө архиухаараа нэг мөх агсан сохтуу тавьдаг хүмүүс байдаг шүү. Тийм тал ерөөсөө байгаагүй. Яриа, нялуун, инээдтэй, хөвгчлөлтөө, баяртай, тийм аз жаргалтай юм шиг тэр хуурт одоо тэрэнд л хууртдаг байсан юм шиг байгаа юм л та. Сардаа нэг ганц 2 удаа шоудаал тий. Яг саяны хийсэн алдаануудаа давтаал тэгэл өөрийгөө харааж зүхээл тий. Ялангуяа Монголд ирээд хөөх нөхцөл байдал зөндөө ингээд бүрдэж байгаа юм л да. Тэр болгонд татгалцаж байгаа юм шиг байна. За би ус уухгүй. Тэр бүгд дээр очиод хэрвээ яваад байсан бол би сэтгэл дээрээ хохирно тий. Эрүүл мэндээрээ хохирно. Угаал тасраал тэгэл 2-3 хоног хэвтэн. Гэхдээ би яг энэ Монголд ирсэн 3 сарын хугацаанд маш их ажлыг амжуулсан. Хэрвээ архиусан бол энэ их ажлыг амжуулж яаж чадахгүй. Тэгэл уучаал өөрийгөө харааж зүхэл старчааг онтон шиг ингэ байж хатаад харсан гэл. Тэгэл шийдвэр гараад 2-3 хоног жаал дахиад нэг найзтайгаа уугаад ч юм уу тийм шоудаал баарц ингэ ороод муухай явах байсан гэдэг шууд төсөөлөгдөж байна. Тэр санхүүгийн тал дээр бас аюу их зүйл хэмнэж байгаа. Солонгосоос ирсэн. Тэгэл би өөрөө нэрлэхэн хүн чинь өө найз нь дачи гэл бүгдийг л дагаа явах гэсэн бас ойлгомж цаг хугацаа хэмжээ, эрүүл мэндгээ зөндөө олон зүйлийг ингэ хожсон. Архиухгүй байх ийм гоё аз жаргалтай би чадчих шүү гэсэн тийм өөртөө итгэх итгэлтэй болж байна юм. Би энийг хийхгүй байхасан гэдэг зүйлүүдээс нэг зүйлийг ингээ шийдвэр гаргаад амьдралаасаа байхгүй болгоцонд би амар урамшиж байгаа байхгүй. Тэгвэл би ингээ дараагийнхаа зүйлийг харж чадчихна. Одоо архиухаараа тамхи татчихад байсан байхгүй. Тэр бүр үнэхээр муухай амар архиун дээрэс нь тамхи татдаггүй гэж байгаа амар тамхи татдаг ш. Тэгэхээр хүний би бүр ингээ зүгээр битүү хортчихэд ингэ тамхи татахгүй архиухгүй 1 жил болсон хүцэн байсан тархины эд эсүүд сэргэж ийн гэх юм ажлын бүтээмж энэ төр ингээд бүх юм ингээд өөр болж байгаа юм мэддэг байгаа. 1 жил архихгүй байхад л ийм үр дүн гарч байгаа юм чинь цаашдын миний амьдралд энэ архи гэдэг зүйл байхгүй болсноороо бүр илүү гоё аз жаргал намайг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Миний хамгийн ойрын хүн өнгөрсөн жилийн 9 сарын 25-нд өөд болсон байхгүй. Яг 1 сарын хугацаанд ажил явдлын нийтэйгээр ингээд
бүх юмыг зохицуулж авах явцдаа бүр маш их хэмиг ойлгосон гэх юм уу. Би ч гэсэн яг нэг өдөр ингээл байхгүй болох юм байна дэлхийн ертөнцөөс. 37 хүрээд яг хамгийн ойр дотныхаа хүнийг алдаж байгаа болохоор тэр мэдрэмж нь бас хүн цохилт болж орж ирсэн гэх юм уу. Би тэг яг юуны төлөө амьдраад байгаа юм те. Баядаа нэг найзуудаараа уулзалаа гээл баярлаж хөхрөлтөө шоудаал ажиллаа хийгээл зүгээр ингэж явж байгаа хүн хүчтэй юм уу те. Зүгээр ингээл амьдрал дуусчт юм уу. Энэ амьдрал биш ээ. Ийм амьдралаар амьдарч байгаад би хүмээргүй байна гэсэн тийм маш том хүн цохилт бас. Хоёрдугаар гэх юм бол ер нь л архиу болгонд аюух гэмшдэг байсан л та. Би энийг болчихсон, энийг болчихсон. Энэ л надад гайвлаад, энэ л надад гайвлаад. Яагаад тэгэхээр дандаа архиучаад нөгөө алдаа янз бүрийн асуудалд ороо яваад байгаа болохоор ер нь энэ архи гэдэг зүйл төрхөн зур хүнийг хуурж агаад хүнийг ингээ асуудал руу авчихдээ гоо зүйл рүү хүнийг уруу татчихээ зүйл бол архи юм байна гэдгийг ойлгосон баг. Лайв бичлэг өдөр болгон фейсбүүкээр хүмүүс над руу явуулаад би өдөр болгон харж байгаа байхгүй. Тэгээ бид нар ч устгуулах гад тэр бичлэгээ байнга үзэж байгаа шүү дээ. Их болгондоо ингээд өөрийнхөө тэр ингээд аимшигтаа согтсон байгаа ингээд гэж мэгэл тэр байдлыг харчаа зүгээр өөрийгөө үзэн янз. Архи бол зүгээр ямар ч хэрэггүй хог гэдгийг л ойлгосон. Бүр архи тамхи гэдэг ямар ч хэрэггүй хог. 23-аас 26 насны хооронд 3 жил бол бүр нэлээд шоуц. Бараг 5 дахь хагасаа нэг алхасахгүй шоудж гардаг архиуд өгсөн баг. Тэрнээс хашаач гэсэн зөндөө уусан байгаа шүү дээ. Тэр болгондоо би гарыг гэж боддог байсан баг. Өмнөх жилийн 9 сарын 25-нд ягаад ч юм өөр байсан. Миний мэдрэмж би энийг биелүүлж чадна гэсэндээ бүр 100% нэг юм итгэлтэй амлалт байсан гэх юм уу. Тийм учраас надад тийм 7 хоногийн дараа дахиад уучвал яана ч юм уу, сарын дараа хэрэгжилчүүл яана гэсэн тийм айц гэх юм уу, тийм сорилт надад ерөөсөө ирээгүй. Би зүгээр л дахиж уухгүй шийд. Архи гэдэг бол зүгээр л тэр муу муха зүйлс рүүгээ тэр хар энерги намайг дуудахын тулд өргөтдөг зүйл нь архи байсан байгаа байхгүй. Би зүгээр өөрийгөө нэ архийг ууснараа өргөтүүлээд байгаа юм гэдгийг ойлгосон баг. Хүн шиг амьдарч байгаа байхгүй болох ч бол тээ. Угаасаа энэ дэлхийс тэр бүх хүн л байхгүй болно шүү дээ. Нэг өдөрт бүгдээр өхөн. Энэ арай амьдралынхаа хугацааг яаж өнгөрүүлж хагаад өөхөх вэ гэдэг хүн болгоны нэг өөрсдөө сонголт байгаад байгаа шүү дээ. Хүн өгтлээ зөв сонголтыг хийж байгаа л ухынсэн гэсэн тийм шийдвэр ойдаг төрж ирсэн. Би сайн хүн, зөв хүн, тэ шудраг хүн байж чадахгүй байна. Гэхдээ би яг үнэнч хүн байж чадах юм байна гэдгийг ойлгосон. Амраа гээд найз надад яг хэлэхэд би тэрийг ойлгосон байхгүй. Энэ нөлөөлөл юм биш гэдгийг. Чамтаа уулзаа явахад чи архиухгүй байхаар тэр чи айгу ингээд гоё харагдаад байна. Золбоо уухгүй байхад би ч гэсэн яагаад уухгүй болохгүй ингээд. Тэгээ өөрөө ингээд найзуудтайгаа уулзалтанд тэр явахаар ингээд уухгүй ингээд баг. Тэр нь над бүр айн гоё мэдрэмж өгсөн. Миний архиухгүй байгааг эргэн тойрны зөндөө олон хүмүүс харж байгаа шүү. Тэр дундаас бас тэрийг олж хараад би ч гэсэн энэ хүн шиг уухгүй байна гэдгийг олж харж байгаа амраа бас айгу мундаг байгаа тоххой. Найзыгаа бас ингээд энэ чигээр битгий уугаарай. Энэ чигээр битгий уугаарай гэж л байна. Тэгээд найзтай айгуу гонёглуулж байгаа. Тэгээ бас мэдээж манай ээжийн сэтгэл санаа айгуу тайвширч байгаа. Одоо энэ хүүхднийг асуудалд ороод байхгүй ингээд айтайхан амьдралаа явуучих гэж нэг тийм тэр үжинийг гоо тайвширч байгаа шүү, тэ. Би нөө Солонгос гэртээ байхдаа манай ихч ээж бид гурав байсан юм аа. Би өөрөө усанд орчоод гарч ирээд нүсээ сэнсдэг байхгүй юу. Тэгсэн манай ихч тэгсэн гинэ ээж гарч найзуудтайгаа уулзах гэж байгаа юм бах та гээд их ээж хэлсэн юм байл да. Тэгсэн чи ээж гүү золбоо одоо тийм шүн өрөө гарахаа болцсон, шоудхаа болцсон. Одоо наа чи үсээ хатаачаал унтаад гэсэн. Тэгээд би тэрээс сонсчод ээж хүртэл ийм намайг одоо шүн өрөө гарч шоудж моодхаа болцсон гэдгийг ийм мэдээд бас аюул сэтгэл нь тайвширсан байгаа юм байна да гэд бодож ирсэн. Бас нэг хүн тамхинаас гарсан. Тэрэнд нь би бас аюух баярлж байгаа. Тамхи татхаа болоо, тамхи чамд ийм ордоо чи чаднаа гэдэг нэг дэмжлэг үзүүлээдсэн чинь тамхи татхаа болцоо. Одоо тамхи татаагүй баг нэг сар болж байна. Тэгээд тэрэнд нь би бүр үнэхээр баярлж байгаа. YouTube суугаараа би аюух хэлдэг байхгүй. Би архиугаагүй тэдэн сар болсон шүү. Би архиугаагүй тэдэн сар болсон шүү гэж аюух яриа явдаг. Адгүй тэр олон үзэгч дундаас үзэж байгаа зарим нэг хүмүүс нь золбооч гэсэн ингээ архиухаа болчих байгаа юм чинь би ч гэсэн дахиж энийг амсахгүй. Ялангуяа би 20-т залуучуудыг бити шоудаараа бити архиугаараа наа чи өстө ямар ч хэрэггүй шүү. Би нэг мундагтаа зөвлөд байгаа юм биш. Би энээс болоод амар их алдаа, амар их цаг алдаж зөндөө их мөнгө төгрөгөж зөндөө их асуудалд орж ирсэн болохоор та нар одооноос эхлээд яг амьдралаа бодороо гэдэг ингээд байн өглөөд байгаа шалтгаан нь тэр залуучуудын те яг 100 залуугийн 1-2 ч гэсэн ойлгоод за би одоо энэ шоугаа болъё те. Би тэрийг 30 гараад ойлгож явахдаа эдгээр одоо ингээд 20-д ойлгочихвол вау. Ачиг ингэж олон жилийг алдахгүй байхгүй. Өста байгаагүй юм байна. Байгаагүй. Зүгээр яг Монголд ирээд нэг найзуудтайгаа хэд уулзахад манай найзууд бол аюу гой хүлээж авч ирсэн. Муухай үг хаяал архиар шахдаг хүмүүс байдаг шүү дээ. Хинэн чи уучлаа гэж шахаагүй. Тэгээ яг аяглаад золбоо яд зүгээр ингээд амсаа тавьчих гэдэг ч аахгүй ёс юм байна гэдэг. Тэгээ би аваад өөдгийг тулах цагаад амсаал тавьж байгаа. Шахаал те уугаач чи яагаад мэдэхгүй яагаад ингэж би бинийг уулах га шахаад тийм те. За хүний хэлдэггүй би ч гэсэн өөрөө юм тийм байсан. Би яагаад ч ингэ адилхан сохчмор санагдаад байхгүй юу. Би ингэ ууж байгаа ингэ сохтоод ирэнгүү тэний ирүүл байгаад байгаа те. За энийг нэг жоохон уулгаж чаад адилхан төвшөнд очимоор байна гэдгийг маа ялтчихгүй тийм хүний хэлдэггүй би өөрөө ч гэсэн тийм байсан битээ тэгээ. Солонгос гэх юм бол угаасаа би шууд архиухаа болно гээл шоудхаа болчингууд нөгөө нэг найзуудтайгаа угаасаа холбогдохгүй. Тэгээ найзуудынхаа анх хэлэл гарах уу орох уу гээл залгадаг байж байгаад би шоудахгүй гарахгүй би архиухаа болсон гээл ярингууд нь хилээд ангууд чинь тэд чинь залхаа болчихж байгаа юм чинь. Яг хаа зарим нэг нь тэгэл мэдхгүй дотроо за энэ хэвээр хэр удаан тэсэх нөө харахыг харъя те.
За өмнө ч гэсэн энэ худлаа ингээл уухгүйгээ шоодохгүй гэл худлаа ингэж байгаа л тэгэл нэг мэдэхэд л тэ талчганаал хүрээд ирдэ шүү гэж бодож байсан л бах. Гэхдээ үгүй би чадсан. Хамгийн том өөрчлөлт бол нэгдүгээр сэтгэлийн өөрчлөлт. Миний сэтгэл аягүй гоё амар амгалан байна. Энэ бол бүр үзэгчд маань энийг бүр мэдээсэй гэж би бүр чин сэтгэлээс өсч чинь. Би нэг яг нэг өөрөө ингээд туулаад мэдэрч байгаа хүн болохоор сэтгэлийн амар амгалан. Архиусныхаа дараа 2-3 хоног шартаад хөвтөж явахдаа би өөрийгөө тултал нь үзэн яддаг гэсэн. Энэ овш минь яг ингээд хөвтөөд архиугаад ингээд шартаа хөвтөж явахдаа таарсан ингээд хамаг ажиллаа алдаад мөнгө төгрөгөөр ингээд зүгээр л өөрийгөө ингээд хараалаа бөмбөгдчихдөг байсан. Босё ихээр босч чадахгүй нэг амар ууцсан байгаа юм чинь шартаад ерөөсөө босч чаддаггүй. Тэгээ юу ч хийх хүсэл сонирхол төрөхгүй те. Би ингэж өөрийгөө харааж зүгчээж би энийг дахиж хийхгүй юм байна гэж бодоод өөрийгөө аягүй харааж зүхвэддэг гэсэн юм. Сэтгэл амар өвддөг байсан. Одоо ингээд нэг жилийн хугацаанд өөрийгөө ер нь тэгж аимшигтай харааж сүхэлчээс дарчааг өмтөжээс архиугаа явж хатаас чи ийм тийм гэж юусоо өөрийгөө буруутгаагүй. Эрүүл мэнд, цаг хугацаа, ажил, амьдрал те мөнгө төгрөг юу гэдэг ингээл бүх юм байхгүй болж байгаа шин архинд. Энэ архи гэдэг ганц юмнаас л ингээд маш олон юмнууд ингээд фүкэ байхгүй болж байгаа юм. Тэр хүний сэтгэл угаасаа яаж нөлөөлөх вэ тодорхой шүү дээ. Тэр архи гэдэг юм ингээд слайд хайчаад энэ их олон асуудлууд ингээд байхгүй болчихж байгаа байхгүй миний сэтгэлээс. Яа, архиухгүй бах ийм гоё байд юм өгсөн тэр мэдрэмжийг ингээд бүр баг өглөө болгон сэрхтэй юм уу? Яг энэ мэдрэмжийг хүмүүс бүр мэдрээсэй гэж чин сэтгэлээс өсөж байна. Хоёрдугаарт мэдээж бие мах бод гадах төрөх тис ондоо болно шүү дээ. Архиугаад яг хэтрүүлээд хэрэглэсний дараа шартаад 2-3 хоног хэвтэж жагаад босч ирээд өөрийгөө талин дараа шүү дээ. Ясан дээр тогтсон байгаа мах шиг болцсон байдаг. 3 хоног шартаа явж байхдаа юм мэдээж уухгүй шүү дээ. Усуугаал гой мэдэл тэгээд хөвтөж байгаа хүн чинь угаасаа бие мах бод нь юу болох нь ойлгомжтой шүү. Дотроос ингээд цусны эргэлт муудаад улаагаад ингээд сар 2 сар жимэнд ууггүй явсан бүх хөдөлмөр нь байхгүй болж байгаа. 1000 гой жимээр хичээлээр яг нэг гой илж авч яваад нэг архиугаа шоудаад ингууд би ингээд бодоо олчдөг. 2-3 хоногийн дараа гүрийгээл жимдээ гараад хөлсөө гаргаал ингээд дасглаа хийгээл гэж яхтаад ч гэсэн өөрийгөө амар үзэн яд. Яа би тэр архийг уугаагүй бол би аюу гоё ингэж авч явж байгаад архиунгууд дав гэж унтж байгаа байхгүй. Тэр чинь дахиад яг нөгөө хэвэндээ авчих гэж нэлээд юм болно шүү дээ. Одоо болохоор яг ингээд нэг хэмнэлтэд ингэж гоё яваад байгаа. Жимд яваал дасгал хийгээл тэнгууд ингээд хараа зүс гоё болол те өмнөх шиг ингэж улааж мулаагаал нүүрэн дээр юм гараал уруул хатаал тэгдэг байсан бол би мах бод үед аюу гоё сэргэж байгаа. Архиугаа тасрах үед хүний тархины 6000 эсвэл өгчээд гэж байгаа байхгүй. Тасрах тоолонд энийг бүр нэг солонгосын сэтгэл зүйч бүр баримттай ярьжсэн байхгүй. Архиугтундаа тасарч байгаа хүн чинь энэ тархинд байгаа хэдэн мянган эсээ хүүлсэн бол өөрчлөлт бол маш их орсон. Тэгээ нүдэнд харагдах хойц яг л өмнө хэлсэнчлээ өөрийгөө өмнө маш их харааж сүтэг харчаагүй амтан гэдэг үсэн бол одоо би архиудгүй залуу, тамхи татдаггүй залуу. Би цаашд архиухгүй, тамхи татахгүй амьдрна гэсэн энэ итгэл намайг бүр үнэхээр өөртөө итгэлтэй болгож байгаа. Нэг жилийн хугацаанд архийг хэрэглээгүй яг ингээ өнөөдөр 9 сарын 25-нд яг энэ бичлэгийг хийгээ сууж байгаа өөрөөрөө ч гэсэн айгүйх бахархаж байна. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянж сурмаар. Тэрийг би үнэхээр сурах гэж бодож байна. Айгүй амархан баярлдаг, айгүй амархан бухимддаг, айгүй амархан уурладаг, хүмүүсийн үгэнд автдаг. Тийм хүн бол одоо яг ингээд нэг гоё өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд тэр өөрийн гэсэн үзэл бодолтой үнэнч өөрийнхөө итгэл үнэмшилтэй үнэнч аль нь зөв, аль нь буруу гэдгийг хүмүүсээс асуугаад байлтгүй. Яг өөрийнхөө тэр үзэл бодол итгэл үнэмшлээрээ зөв бурууг сонгоо явчих чаддаг те. Нэг амархан юм дуурлааддаг, нэг амархан юм бухимдаддаг, учир зүггүй нэг ингээл баярлж хөөрөддөг шиг. Сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг хүн болмоор, уур гэдэг зүйлээ удирдах чаддаг болмоор. Сэтгэл дотор хоримтлагдсан байгаа энэ одоо те шарах, өвдөлт, одоо гомдол юу гэдэг энэ бүгдийг ингээд чин сэтгэлээсээ байхгүй болгоод амар амгалан тайван эрх чөлөөтэй үлдсэн амьдралаа өнгөрүүлмээр байгаа. Юу гэж хэлэхээ яг үнийг хэлэхэд мэдэхгүй байна. Яг ингээрээ тэгээрээ за яг ингэчих юм бол тааст чадна шүү гэж хэлэх надад аюу хэцүү байна л да. Миний яг архинаас гарсан шалтгааныг бол бүгдээрээ сайн сонсоо ойлгочихсон шүү дээ. Ийм амьдралд нь тохиолдсон юм байна гэдэг. Миний зүгээр ганц ойлгосон зүйл юу гэхээр хүн бүхэн хизээнэ цагт үхэх юм байна гэдэг ойлгосон байхгүй. Амьдрал гэдэг яг юу юм бэ? Яг хүн юуны төлөө амьдраад байгаа? Би төрийг ч төрөөгүй, нэрээ хүртэл сонгоогүй, би Монгол улсын иргэн боллоо ч гэж бодоагүй. Би ямар ч сонголтгүй энэ дэлхийн ертөнцид ирсэн. Би зүгээр л энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа л ингээд үхээд дуусах юм уу? Ямарваа нэгэн гарц, ямарваа нэгэн хариулт байх ёсгүй гэж юу гэдгийг маш их бодсон. Би зүгээр л хүмүүсийг яг юуны төлөө амьдраад байгаа гэдгийг л ойлгосоо л гэж хүсэж байна. Бидний энэ дэлхийн ертөнцид төрсөн, мэдлсэн, амьдарч байгаа ямарваа нэгэн шалтгаан заавал байгаа. Зүгээр ямар ч шалтгаангүй төрсөн хүн гэж энэ дэлхийн ертөнцид байхгүй.
Тэгэхээр би яг хин юм бэ? Би яг юуны төлөө амьдраад байгаа? Би энэ дэлхийн ертөнцид яах гэж ирсэн? Би зүгээр л ингэж амьдарч байгаа хүч юм уу те? Их сургуульд ороод төгсөөл, ажил хийж байгаа, үр хүүхдээ болоод, гэр бүл болоод те тэгээд хүүхдүүдээ ингэ сургууль соёлд явуулаад тэгээд амьдарч байгаа хүүхэд дуусчих юм уу? Амьдрал зүгээр юм уу? Тэр хариултыг олоод те яг юуны төлөө амьдраад байгаа гэдгээ хүн тодорхойлчих юм бол энэ бидний амьдрал бидрийг зовоогоод байгаа асуудлууд ингээд аяанда байхгүй болох. Энэ надад хэрэггүй юм байна. Би ийм хүн юм биш те. Би цаашд энэний төлөө амьдрах хэрэгтэй юм биш те. Би энэний төлөө амьдраад дараа нь би ийм хийж бүтээх хүн юм биш гэдгийг мэдсэн чинь яг энэ арх гэдэг зүйл надад ямар ч хэрэггүй юм би ойлгочих жоох. Би зүгээр л ингээл өөрийгөө зовоогоод таштал архиуж байгаа л үхэх юм уу? Үгүй дотроос чинь дотор хүн чинь нэг өөр юм хэлнэ. Тэр хүнээ л сайн сонсороо дотор байгаа сүнс тэр хүнээ сайн сонсоод тэр сүнс чинь магадгүй таныг зөв зам руу хөтлөх. За тэгээд өнөөдөр бас энэ үнцэнтэй нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай телевизийнхэнд баярлалаа. Нэвтрүүлгийг минь үзэж байгаа бас олон хүмүүс би ч гэсэн чадна гэсэн магадгүй тийм итгэл үнэмшил өөртөө нь төрсэн баг. Төгсгөлтөн гэж хэлэхэд арх гэдэг зүйл угаасаа хүнд ямар ч хэрэггүй шүү. Арх байхгүйгээр хүн эрх чөлөөтэй амар амгалан аз жаргалтай амьдрах боломжтой шүү. Арх гэдэг зүйл зүгээр л бидрийг хуурдаг шүү. Муу энерги муу зүйлс рүү уруу татж байгаа тэр муу энергийн өрх. Энэгээр дамжуулж бидрийг өргөдөж дандаа муу зүйл рүү дагуулж идэг. Ялангуяа бүр ирчүүдээ уриалаад хэлэхэд эрэгтэй хүмүүс бидний арх гэдэг зүйлнээс хол явахд нэр амьдралын амжилтын 50% нь биелнэ шүү. 20-д яг үедээ нэг шоудаал те баар савсэл бүжиглэл дуулаад ингэмээр санагддаг үе байдаг л да. Гэтэ яг яваад үз аяндаа өөртөө ойлгондоо энэ ямар ч хэрэггүй дэмий зүйл юм байна тий. Таны амьдрал дээр шүү дээ нэг жоохон хэрэгтэй зүйл байвал за энэ хэрэгтэй шүү гэж би хэлмээр байна. Гэтэ үнэхээр яг өөрөө энэ амьдралыг туулж үтсэн хүний хувьд бүр нэрээ хумсны хэрийн төдий сайн зүйл байхгүй шүү. Тэрэнд ороо сайхан гэртээ тий өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ хийгээд гой гадаа гарч дасгал хөдөлгөөн хийгээд ч юм уу гой ном уншаад ч юм уу айлсгол те гой өөртөө контент бүтээгээд ч юм уу гой гэр бүлийнхэнтэй цаг зав өнгөрүүлэх юм зөндөө гой архигүйгээр хийх зүйлс зөндөө байгаа. Залуучдыгаа архинаас хол байцгаая, архинаас бүр татгалцгаая, архийг зүгээр огт амсахгүй хэрэгэлдэггүй юм Монголын мундаг залуучууд болёо гэж уриалмаар байна. Тэгээд магадгүй яг өнөөдөр энэ бичлэгийг үзээд 9 сарын 25-нд те энэ бичлэгийг үзээд би айгүй гой санаа төрчлөө гинт. Тэгээд ингэж болох уу? Яг энэ бичлэгийг 9 сарын 25-нд хийж байгаа хгүй. Тэгэхээр яг одооноос эхлээд архиудаг, архины хамааралтай хүмүүс энэ бичлэгийг үзэж байгаа бол яг өнөөдрөөс ахуулаад хэдүүлээ архинаас гараад дараагийн 9 сарын 25-нд 2026 оны 9 сарын 25-нд Золбоо ТV-г үзээд яг нэг жил архиугаагүй гэсэн хүмүүс бөөнөрөө цугдарч байгаа телевизч оролцвол ямар болох уу те? За зөвшөөрлийг авчлаа. Тэгэхээр 2026 оны 9 сарын 25-нд яг нэг жил архиугаагүй хүмүүс те Золбоо ТV-г үзээд яг ингээд би амлж чадсан шүү. Гэхдээ хуурчлахгүй шүү. Яг үнэнгээс чин сэтгэлээсээ. Би хүний худлаа ярьж гэнэ үгүй шууд өдрөө хараад мэдтий шүү. Тэгэхээр тэр хүмүүс 26 оны 9 сарын 25-нд ингээд бөөнөрөө цугларч байгаа яг над шиг ярив. Тэхүү би гоё асуугаад яг ямар байсан, ямар өөрчлөлт орсон, яасан ийсэн гэд тгий амар гоё санаад ирчлээ. Би тэгж яагаад дараа жилийн 9 сарын 25-нд хэдэн хүн болох нь те. Хэдэн хүн нэг жил архиугаагүй амсаагүй байна. Тэгээ бөөнөрөө гоё цугларч байгаад гоё яг энэ телевизээр ороод бүгдээрээ бөөнөрөө гоё ярилцлага өгцгөөё. Тэ. Айгуу гой санаад орчлоо. Тэгээд бүгдээрээ чадсан шүү. Яг өнөөдрөөс эхлээ бүгдээрээ шийдвэр гаргаад нэг жил архиухгүй байгаад үзцгээе. За баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Энэ гой нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. Тэгээд үзсэн үзэгчид та бүхэндээ бас баярлалаа. За баярлалаа.